Тэгэхээр томоогийн халдвар ихсэн энэ үед Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээр өдөрт 300 гаруй хүүхэд үйлчлүүлж байна. Гэтэл тухайн эмнэлэг хүйтэн халуус тасарсан зориултын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаад иргэд бухимдалтай байна. За үзэгчдээ бид Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээс мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр хуучин эмнэлгийн байрлал ашиглалтын хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор тус эмнэлэг өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн Монголын үндэсний их сургуулийн 1 болон 6, 10, 11 давхартын үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хувьд цонхонд хөшгөхгүйгээс өдөртөө хит халуун, оройдоо салхи сэргэж маш хүүтэн байдаг. Хүнчлэн олон үйлчлүүлэгч нэг ариун цэврийн өрөө хэрэгэлдэг халуун ус байнга тасардаг гэж зэрэг юм гомдлыг хийж байгаа юм. Биднийг орж ирэхэд бол бас байгаагүй халуун ус байхгүй хүт устай байсан. За тэгсэн маргааш нь бол халуун ус нөгөө тэрийгэр чинь жоохон ойрлаад фэйсбүүкээр жоохон бичээд ингэ яваад ирсэн чинь халуун ус ирсэн. За тэгэнгүүт нөгөө үйлчлэгээнийхэн ч тэр босоод усаад ч тэр хүү энэ ч бүр ус байхгүй бүр ор байхгүйсэн юм байна. Энэ чинь 25-аас энэ улсад хүмүүс ус зөөгөөд тэгээд юу яадаг гэсэн гинэ одоо нөгөө 0 руугаа ус хийж мийдэг. Тийм амар гунигтай тий бүхэл бүтэн энэ том дүүргийн хүүхдийн эмнэлэг үйжиж усч байхгүйсэн гэж байгаа байхгүй. Тэгээ хүт устай болсон гэж байна. Тэгээ одоо бол харин аваа халуун усанд ирсэн. Энэ одоо өрөөнд амар хүүтэн хүмүүс одоо цонхон дээрээ ийм гудсаа босгоод ингээд тавьчихсан. Тийм байдалтай л гэж байгаа байхгүй. Тэгээ би гэрээсээ нөгөө тэн захиж авчруулсан. Тэгээд тэр нөгөө өрөөгөө хэрүүл хийж ийж өрөөгөө солилсон тулдаа арай гайгүй дулаахан өрөөнд ороод би тэр хүүтэн байгаа өрөөнд тэр тэнэ өгсөн. Тэгээд өдөр нь болохоор нөгөө цонхоор нь нар шараад бөхчөм халуун. Шөнө нь болохоор хүүтэн байгаа байхгүй юу? Ийм асуудал байна. Бас цэвэрлэгнээс юм уу? Энэ нөгөө нэг юу дороочтой. Тэн дээр нь айгүй их юм ингээ асгацтгаа тэгээд тэр нөгөө нэг айгүй тоос босоод байгаа байхгүй юу? Хэвтэн эмчлүүлэгчид гомдол гаргасантай холбоотойгоор эмч нар эмнэлгийн цонхоо өөрсдөө сэлэх утсан байна. Томоогийн дэгдэлт нэмэгдсэн энэ үед эмч сувилагч нар өвчтөнд анхаарал хандуулах цагаасаа ин хумсалж арга буюу цонхоо дулаалж байгаа нь зөв бус үйлдэл гэдгийг ч иргэд ярьж байлаа. Мөн тус эмнэлгийн байрны B1 давхрын лифтний хаалга эвдэрч хүн бэртэж гэмтэх эрсдэлтэй байсныг зассан байна. Угтаа Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн түрээсний байрны 625 сая төгрөгийн тендерт Монголын үндэсний их сургууль шалгарсан байдаг. Иймээс эмнэлгийн барилгын чанар үйлчлэгийг тус байгууллага хариуцах учиртай. Гэвч энэ талаар мэдээлэл өгөх хүн байсангүй. Харин дүүргийн эрүүл мэндийн төвийн зүгээс бол одоо энэтэй холбоотой ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй. Харин ч нөхцөл байдал хуучин эмнэлгийг бодвол сайжирсан. Үүнтэй холбоотойгоор бас одоо хүнлэнгийн хяналтад оруулахаар холбогдох байгууллагад хандсан гэх тайлбар хэлж байна. Одоогоор Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн барилга хизээ баригдаж эхлэх, хизээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна. Багадаа 2-3 жил зарцуулах тооцоо байгаа, алтан бус мэдээлэл байгаа юм а.